Боловсрол шинжилгээ ухааны сайдын 2023 оны 1-р сарын 2-ны өдрийн 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарлах тухай АДРО 01-р тушаал гарч 2023-2024 онуудад сургалтын байгууллагын менежментэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, мониторинг, зөвлөн туслах үйл ажиллагаа үе шаттай хэрэгжсэн бөгөөд 2023 онд Баянхонгор аймгийн хувьд аймгийн төвийн Эрдэм, Сумдаас Бууцгаан сумдын сургуулиуд сонгогдож амжилттай хэрэгжүүлсэн бол 2024 онд сургалтын байгууллагын менежментийг дэмжих үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номон Далай, Номгон, Эрдэнэ мандал, Шаргалжуут, Шинжинст, Баян өндөр, Бууцгаан, Баян булаг сумын ерөнхий боловсролын 8 сургууль хамрагдлаа. Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, ээлжид хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэх хүрээнд хичээлд ажиглалт хийж, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах замаар багш нарт шаардлагатай арга зүйн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлж, байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланд дүн шинжилгээ хийх, 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, менежментийн зураглалыг боловсруулах, сайжруулах, менежментийн зураглал, төлөвлөлтийн уялдаа холбоог шинжлэх, үр дүнгийн хэлэлцүүлэг, өрнүүлэх чиглэлээр боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн энх тулга, энх чимэг нарын зөвлөн туслах баг, боловсролын газрын мэргэжилтнүүд хамтран 2024 оны 1-р сараас 11-р сарын хооронд 5 удаа ажиллалаа. Баг дунд Ахлахангийн 80 цагийн хичээлд сууж 500 гаруй багшийг хамруулсан хичээлийн хэлэлцүүлэг зохион байгуулж сургалтын хөтөлбөрийг дэмжих, сайжруулах ажлыг хийв. Сургалтын байгууллагын орчны гадаад, дотоод үнэлгээ хийж 192 сурагч 192 эцэг эхтэй фокус ярилцлага зохион байгуулж түүнд шинжилгээ хийснээр тулгамдж буй асуудлыг илрүүлж түүнийг сайжруулах арга зам, менежментийн зураглал, төлөвлөгөөнд тусган боловсруулах арга зүй ур чадварт суралцлаа. 2024 оны боловсролын үнэлгээний төвийн хөндлөнгийн үнэлгээгээр Баянхонгор аймаг амжилттай үнэлэгдсэн. Үүнд сургалтын байгууллагын менежментийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдсан Эрдэнэ мандал 78-аас 84%, Шинжинст 71-ээс 82%, Номгон 76-аас 80%, Шаргалжуут 71-ээс 78%, Баян булаг 71-ээс 74%, Баян өндөр 73-аас 78% болж амжилттай үнэлэгдсэн. Сургуулийн менежментийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдсан сургуулиуд тайланд шинжилгээ хийх, зураглал төлөвлөлтөө уялдаатай, тулгамдж буй асуудал шийдэл арга замаа оновчтой төлөвлөж хэвших, гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн сургуулийн менежментийн тасралтгүй сайжруулах арга зүйд суралцсан.